Маркетингийн судалгаа мультимедиа сурах хүчгийн 10 дугаар бүлэг маркетингийн судалгааны тайлан боловсруулж удирдлагад танилцуулах хэсэг байна. Энэхүү хичээлийн хүрээнд бид дараах дэд сэдвүүдийг авч үзнэ. Нэгдүгээр судалгааны үр дүн нэгтгэн дүгнэж судалгааны тайлан боловсруулах талаар, хоёрдугаар маркетингийн судалгааны тайлан хэрхэн яаж удирдлагад танилцуулах вэ гэдэг талаар авч үзэх юм а. Маркетингийн судалгаа явуулах ерөнхий үе шатаас аваад үзэх юм бол одоо бид 9-10 дугаар буюу хамгийн сүүлийн үе шат дээр хурж ирж байна. Түрүүчийн хичээл дээр бид өгөгдөл дээр тоон болон чанарын шинжилгээ хийсэн бол одоо тоон болон чанарын шинжилгээн дээр үндэслээд тайлангаа боловсруулчихсан тайлангаа удирдлагатаа танилцуулах энэ үе шат руу орж ирж байгаа байна. Нэгтгэн дүгнэж судалгааны тайлан боловсруулах талаар эхний бүлэг маань явж байгаа. Маркетингийн судалгааны тайлан гэдэг нь маркетингийн судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт болон шийдвэр гаргалтын хувилбаруудыг багтаасан бичиг баримтыг маркетингийн судалгааны бичгийн хэлбэрийн тайлан гэж хэлдэг байна. Маркетингийн судалгааны тайлан дараах үндсэн шалгууруудыг тавьдаг. Нэгдүгээр судалгааны тайлан маань үнэн зөв баг, хоёрдугаарт иж бүрэн баг, гуравдугаарт ойлгомжтой, тодорхой баг, дөрөвдүгээр товчхон байх гэсэн үндсэн 4 шалгуур байдаг байна. Судлаач хүн маркетингийн судалгааны тайлан боловсруулахдаа цуглуулсан баримт мэдээллийнхээ боол нь яг тэр баримт мэдээлэл дээр түшиглэж судалгааныхаа тайланг боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл хувь хүний хандлага судлаачийн үзэл бодлоос ангид байх ёстой болж таарах. Судалгааны тайлангийн бүрэлдэхүүн хэсгийг аваад үзэх юм бол дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Нэгдүгээр судалгааны тайлангийн гарчиг. За тухайн гарчиг дээр ямар байгууллага захиалсан гүйцэтгэгч байгууллага нь хин бэ? Хоёрдугаарт тухайн судалгааны тайлангийн үндсэн агуулгыг багтаасан байх ёстой. Гуравдугаарт удирдгал хэсэг рүү орж ирнэ. Удирдгал хэсэгт судалгааны явуулах болсон нөхцөл байдал судалгааны зорилгоо тайлбарлана. Хоёрдугаарт судалгаа явуулсан арга, аргачлал, цуглуулсан өгөгдлөө тайлбарлах ёстой. Гуравдугаарт тухайн судалгаанд ашигласан төвийн арга, төвийн хэмжээг тодорхойлж өгч явах ёстой. Дөрөвдүгээрт өгөгдөл цуглуулсан хугацаа, газар, орон байрлалыг заах ёстой байна. За тайлангийн дараагийн нэг бүрдэл хэсэг бол маркетингийн судалгаа шинжилгээний дүгнэлтээ гаргах ёстой. Альва судалгаа шинжилгээний дүгнэлтийг гаргахаас өмнө тухайн судалгаанд оролцогчдын профайл буюу ерөнхий дүр төрхийг зайлшгүй тайлбарласан байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ судалгаанд маань ийм хүмүүс оролцсон, ийм насны хүмүүс байсан, ийм боловсралтай хүмүүс байсан, ийм хэрэглэгч нар байсан гэдгээ гаргаж ирэх ёстой байна. Хоёрдугаарт тухайн судалгааныхаа наривчлсан дүгнэлтүүд болон ямар нөхцөл байдлуудыг тооцоогүй бэ гэдэг хязгаарлалтуудаа тайлбарласан байх ёстой. За судалгааны наривчлсан дүгнэлтүүдээ боловсруулчихсан тохиолдолд 5 дугаарт судалгааны ерөнхий дүгнэлт, за тухайн ерөнхий дүгнэлтэн дээр үндэслээд цаашдаа яах вэ гэдэг шийдвэр гаргалтын хувилбар буюу зөвлөмжүүдийг боловсруулсан байх ёстой. За эцэст нь судалгааны тайландаа хавсралт хэсэг байх ёстой. Хавсралт хэсэгт статистик үр дүн, за мөн ашигласан хоёр дахь өгөгдлийн их усүрүүдийг зааж өгсөн байх шаардлагатай байна. Судалгааны тайлан яагаад амжилтгүй болдгийг бэ гэхээр дараах хэдэн зүйлсүүдээс болоод амжилтгүй болдог. Өөрөөр хэлбэл өгөгдлийн хүрэлцээгүй байдал буюу судалгааны тайлан боловсруулахад хангалттай хэмжээний тийм өгөгдөл байхгүй байгаа тохиолдолд судалгааны тайлан маань амжилтгүй болдог. За мөн нөгөө талдаа шаардлагагүй хэд олон шинжилгээ хийж хэрэглэгч нарыг залхаах, уншигч нарт хүндрэл бэрхшээл үүсгэх нь өөрөө судалгааны тайлангийн амжилтгүй болдог нэг шалтгаан байна. За 3 дугаарт харилцан хамаарал уялдаагүй байх. Өөрөөр хэлбэл гаргаж байгаа дүгнэлтүүд, түүн дээр үндэслэж байгаа шийдвэр гаргалтууд, зөвлөмжүүд маань хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. За 4 дугаар цөөн үр дүнд үндэслээд, өөрөөр хэлбэл цуглуулчихсан цөөхөн өгөгдөл дээр үндэслээд гол дүгнэлтүүдэд боловсруулаад түүн дээрээ үндэслээд зөвлөмжөө боловсруулчих нь өөрөө иж бүрэн байх тэр боломж нөхцөлийг хааж байгаа байна. За мөн судалгааны ажлын зөвлөмж дүгнэлт рүү анхаарахгүй дан шинжилгээ, дан дүгнэлтүүд яваад байх нь өөрөө бас буруу байдаг байна. Эцсийн дүндээ судалгааны тайлангаас удирдлага юу хүлээж ээдэг вэ гэхлээр бид ямар шийдвэр гаргах вэ, бидэнд ямар боломж хувилбарууд байгаа вэ гэдгийг л сонирхож үздэг байна. За судалгааны тайлан боловсруулахдаа та бүхэн дараах зүйлсүүдийг анхаарах ёстой. Зорилттой уншигч нартай тохируулан боловсруулах ёстой. Ямар хүмүүс унших юм бэ? Ямар мэрэгжлийн хүмүүс унших юм? Ямар төвчний хүмүүс унших юм гэдгээс хамааруулаад судалгааны тайлангийнхаа агуулга болоод нэр томьёонуудын сонголтыг хийж байх ёстой. Хоёрдугаар судалгааны ажлын тайланг энгийн, цөөн, оновчтой өгүүлбэрээр бичиж явах ёстой. Заавал маркетингийн судалгаа гээд заавал мэрэгжлийн үг хэллэг шаардна гэсэн үг биш. Зорилттой уншигч нартай ойлгомжтой, цэгцтэй байхад хангалттай байна. За мөн хүснэгт график,
төрөл бүрийн аналог загваруудыг ашиглах юм бол үргэлжилсэн үгээр илэрхийлснээс илүү үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл хүснэг график аналог загвар нь богино хугацаанд хүнд ойлголт өгч түүнийг мэдрэх боломжийг олгодог байна. За мөн дөрөвдүгээр бодиттой дүгнэлт өгж явах хэвээр үр дүнтэй зөвлөмж өгж явах юм бол судалгааны тайланг сонирхон уншиж байгаа хүн бүрт ашигтай байдаг байна. Хоёр дахь дэд дөрөвөөр оръё. Боловсруулчихсан маркетингийнхаа судалгааны тайланг удирдлагад танилцуулах талаар одоо авч үзье. Маркетингийн судалгааны тайланг дараах үе шатын дагуу танилцуулдаг байна. Нэгдүгээр зорилттой сонсогч нараа урьдчилж судлах ёстой. Тухайн тайланг сонсох гэж байгаа тэр хүмүүс маань хэн бэ? Байгууллагын ямар удирдлагын түвшний хүмүүс вэ? Ямар мэргэжлийн хүмүүс вэ? Тэдний хүсэж хүлээж байгаа зүйлс нь юу вэ? Тэд юуг олж сонсохыг хүсэж байна гэдгээ тодорхойлох ёстой. Хоёрдугаар судалгааны тайлангийн илтгэлээ боловсруулах ёстой. За үүнд загвар үзүүлэх материалаа бэлд, жишээ, баримт, үндэслэл, нотлохоогоо бэлд, илтгэлээ аль болох товчхон хүмүүст ойлгомжтой болгох ёстой байна. Тайлангаа танилцуул 3 дахь шат бол илтгэлээ давтах ёстой. Аль болох илтгэлээ олон давтна тэр хэмнэн илтгэлээ танилцуулах илтгэлчин хүнд хүрэх тэр боломж нөхцөл сайжирч байдаг. Ийм учраас илтгэл тавьж байгаа хугацаагаа хэн аль болох хүмүүсийг залхаахгүй богино хугацаанд илтгэл чинь тавьж явах ёстой. За мөн нөгөө талдаа илтгэлийн явцад илтгэл дууссаны дараа хурж ирж болох асуултанд урьдчилан бэлдэж тэр талаар материал бэлдэж явах ёстой байна. За дөрөвдүгээр илтгэл тавих газар шаардлагатай тоног төхөөрөмжөө бэлдэх ёстой. Хүмүүсээ сонсогч нараа яаж суулгах вэ? Хаана суулгах вэ? Илтгэгч нь хаана байрлах вэ? За мөн шаардлагатай самбар, проектор, компьютераа бэлдэх, за мөн илтгэл тавих гэж байгаа хүн маань хувцалтаа анхаарч зохицуулах ёстой байна. За тайлан танилцуулах үе шатын эцсийн 2 үе шат бол илтгэлээ тавих. Илтгэлээ тавьж байхдаа мэдээж өөртөө итгэлтэй, за мөн асуулт тавьж байгаа хүмүүс болоо сонсогч нартайгаа эерэг хандлагатай харьцах, за мөн товч тодорхой ярих ёстой байна. За илтгэлээ тавиад дуусны дараа асуулт хариулт хилцүүлэг байгаа. Асуулт хариултанд хилцүүлгийн хувьд асуулт тавьж байгаа хүмүүсийг маш сайн сонсох, тэдгээрийн асуултанд оновчтой байдлаар хариулах, мөн тавьж байгаа асуулттай зөвшөлдсөх, өөрсдийн санаа бодлоо солилцох ёстой байна. Эцэст нь анхааруулж хэлэхэд чиний юу гэж бодож байгаагаас ярьж байгаас маш их зүйл хамаардаг. Ийм учраас судалгааны тайланд танилцуулах үйл ажиллагаан дээр маш сайн бэлтгэлтэй байгаарай.